мэгчээс учирдаар ноён хутагт танаа хичээн өрн барив. За юу болов? Нэг нэрээр өрөөс нэг бичих гарлаа. Нөгөөх нь манай даржиг буудах юмаад цухтаачлаа. Сумдч яасан? Түүний хөвөө явсан. Залгчин гудамж надад морой бариуж байж. Аль хэрэгтэйг нь алдчихж муу байна. Аваад байна. Жанжин сайн явж ирв үү? Сайн сууцгааж байна уу? Тайвна уу? Тайван л гэхгүй дээ. За орцгоё. Орд хэлийн байдал ямар вэ Жанжин? Янзаалангийн зэрэг хил дээр улам нэмэгдсэрвэ. Гэвч гайгүй. Бог таанд Монгол улсын үеийг хэлдэг. Тэдэнд цэрэг бай, зэвсэг бай. Туслах сайн нөхөр байна. Харин одоо яаж вэ? Цаадах шүдэг аймагт бүр шавилцсан. Хоо. Тэднийхээ цэвэн дэргэн фунцэг даалам шагдарч унаар орой бол орчдөг л та. Мөн. Эдэн өрхөн 50 дөрөх манай хошууны зингсэн айлууд адуумал ид хөрөнгөө бүгдийг залуус олно. Цөвдөх ихэнх нь ахим хүмүүс. Одоо бидэнд идэр залуус агтморд хэрэгтэй байна. Чи улиас дээр үедээ явах уу? Хэд хоногоос? Маргааш нэг өдрөөс хэтэрэлгүй яв. Замдаа мишиг засгийн хошуугаар дайсч тэнд байгаа бусад албат нарыг ялангуяа идэр залуусыг аль болохоор нааш нь ирүүлэх арга сүрийг ярьж байна. Мэдлээ. Улиастай түрээд намаажуу Жамсран хотогт нарт манай эндх байдлын тухай сайн ярьж тань. За. Би чамтай заяаг явуул. Ер нь бүсгүй үнтэй явахад цэжиг авахгүй зүгээр. За, сковник тасч. За. Энэ юу болсон? Энэ бол жалтсан байсан гушуунаас оргосон төмөн насан гэдэг хүн. Дахилын цай санд өргөхгүйгээр барахгүй үл зохилт хүүгүүл гаргадаг боллоо. Задарсан мунаха яан гинэ? Эзэн харьяаттай алта тур барихгүй. Чи өөхтэй хамаг юм аваад явах нь.
Энэ мөн хогийн хоёр хөдийг хүүхд. Надад хэдэн мал байсан үү нэ? Одоо алба төлсөөр угаад малгүй болсон. Алба төлөх нь үтгийг л амиа зогоох юм алга. Энэний бүх гэр бараагийн санд оров. Ингээд чалчиж байна. Энэ бас юм хүн? Энэ мөн нош. Нутагтаа харин нэг нь хэрвээ явуулахгүй нь орхон гэж байх юм. Чи миний шав боолцаа. Эзэн харьяатай ороход хаашаа димитэн гэсэн. Би таны боолч биш. Шавч биш. Юу гинэ? Монохой. Ноён чин чамайг надад шав болгож өргөснийг мартаа. Тэр цагт өнгөч. Ялцсан засаг миний ноён биш. Би тэрний албач биш. Ноён албатын явцдаа 2 жил болж байна. Та намайг нутагт минь одоохон явуул. Амьд дээрээ нутгийн хамбарааг харъя. Тийм би энэ 80 жингийн гинж зүйлгээд гянтанд хайчих. Яаж явахын харъя. Тогдомор байж. Гүршэж хайр. Багшта. Оронд намайг юм хийсэг хэлчих хаяачтай. Ав мэдэрсэн нутгаа үзгэлтэй. Улаастагт тэрээр уз илчирээд байна. Арууд. Энэний авраг ирэх. Энэ үчиг тань бие гардаж өгсөн. Арабилж. Итгэн жит байсан. Хошууныхаа зарим ардыг дагуулад жааламт руу явчих. Засаг тааны зарим ноёд бас тэдний хойноос явах төлөвтэйг нь өмнө хязгаараас харин манайд баруун хязгаарын байдал хэцүү боллоо. Тийм болж байна. Улаастагаас нанздаг зүүн хязгаараас дугарж өгög яралтай дууд. Мэдлээ шинж. Өнөөх зугаа хийж байгаа Америк хүн одоо хаавай. Улаастаг байгаа. Эндээс яддаг юм. Тэр айгуу болоод жааламын дэчээ сууж угаалаа. Чи тийм удаа сайн бацаасан уу? Их гүрний хүн саваагүй байдаг. Эс үтсэн дуус юм эдийн уун гэж сандрах вэ. Манай дотор гадрын архив уусан хүн байх шүү. Нэг дөө ганцаа тавьсан уу? Цом би. Тэр бэрч үдварам манай хэмээн арх айраг тараг өрөм. Чи өвчөөд юм уу? Гадаадын эрхэм зочны суудлыг минийхээс дор тасч байдаг. Мөшөө төргий явж миний нэг олонгийн нэмэт тавь. Болохгүй. Алдас болно. Би мэдж байна. Миний хувцас байна уу? За бидээ. Өчирхэг их улсын төлөөний хүн манай газар гээгүүлэн ирж байгаад өчүүхэн бид баяртай байна. I came in a hurry to see you, dear Lama.
Эрхэм ламтай нүүр учрах гэж их л яарч ирлээ. Thank you very much. Баярлалаа. Мишгийг оруул. Энэ ноён их Чингисийн үлсээр саяхан ардын заскаас зайлж өчүүхэн хүн над дээр ирээд өгье. Your great courageous father, Genghis Khan, conquered half Танайг of the баахардаг world өвөг on back to хөлөг морон унаж we төмөрхийн хагасыг deeply respect for эжилсэн гайхамшигтүүхийг бид их бишрэн үздэг гэж эрхэмсэг ноён танд хэлж байна. Эднийг манай төмөн газрын урт хэрмэл байлж байлаа. That was haunting the Mongols. Тэр их түүхээс одоо юу ч үлдсэн. He said nothing is left from those great days. in olden times of past Хуучин цагт and splendid Урдын мар walls Батбөх хэрмэл while the хэрэгтэй байсан бол while одоо ганцхан доллар манай доллар бүхний шийднэ гэж эзэнтэн хэлж байна шүү. Амар санаагийн ач гэж одныг өмүүлж явсан Жаалам одоо маажин улан доргин жугаа гинэ. Энэ этгээд манай баруун хязгаарыг таслан авч хөлж байд. Бүх Монголыг эрхэнд оруулах гэсэн улигт бодлогоо биелүүлэхээр мэлзэж байна. Лам ноёд намын доторх тогтворгүй этгээд энэ дайсантай сүлбэтэй байсан бодоогийн хэрэгээс илэрлээ. Баруун аймгийн зарим феодлууд Жааламтай нийлхэр хөдөлгөлтөлөвтэй байна. Мишиг засаг урууж очиад байгаа. Хамгийн аюултай нь энэ харгас этгээдийг гадаадын дайснууд ашиглахыг оролдож байна. Тэгэхээр энэ хулгайг нэг өдөр байлгавал хил хязгаарын ард түмэн нэг өдөр амар тайван гүзэхгүйгээр барахгүй. Цаашид бол улс гэрт ямар зэрэг аюул учруулж болзошгүй байна. Энэ нэгэн өчүүхэн улан хулгайг Дөрөн улаастай харуuna тэр өгтөд тараасан юм. Сэрэг хөдлөхгүйгээр цөөн тооны хүчээр устгаж болохгүй юм болов. Тэгэхдээ уран арга хэрэглэж Байна уу? Бэна. Мавалтан дэрж. байна. Балдан дэрч. Юу? Улаастад гинэ. Шийдвэр хөтөлтөндөө байгс тунд хэл. Мэдв үү? Нөхөр нандад хороогоон авчаа. Аюултайсныг үүр хайд нь орж сөнөө игсэн нь. Улс гэртээ зүтгэгчийн үнэн санаа мó. Гэхдээ цэрэг хөдлөөс ард олон чирэгдэж хил хязгаарт хэрэг байдлаа гарч Монгол орн цөмрөн орж ирэх далим хайж байгаа Хятадын харгисуудад эдиш өгч болцсогүй. Тэгэхээр цөөн шаламгай хүчээр уран арга хэрэглэж дайсныг устгавал илүү ашигтай. Ардын засгийн газраас Жааламыг устгах явдлыг дотоодыг хамгаалах газрын дарга нөхөр Балдан дөржид даалгахаар тогтлоо. Дайсныг устгах нуус нарын ажиллагааг нөхөр Балдан дөржид би жич зөвлөнө. За. Тулалдахад хүрвэл та нарт Балдан дор зэргийн хүчээр туслана. Тулалдахад хүрвэл шүү. Мэдлээ. Эхтний түүх шаштрaan санаж би хэрэгт хүчин зүтгэхэд бэлэн бай. To contribute to this great cause.
I went to this capital. Би саяхан нийслэл хүрээнд очиж нэлээд хэдэн лам ноёдтой уулзахад Many top-level lamas таны and тухай noblemen олонтой ярьж who байлаа. spoke about your great deed. Би чухамхүү Indeed, the та бүхэн theme ярьж of байгаа your энэ хэрэгээр conversation ирсэн юм а гэж Very их баянхан arrived айлтгаж from байна. За бид их хүрээнээс улсын чухал нууц ажлаар томилогдсон улаастайн сайдууд та нартай нийлж ярилцах гэж ирлээ. Орсон хулгай дамбий шандсан хоёр улсын хөлийн завсар газар оргон сууж улс төрд төгшүүртэй бузар ялт хэрэг үлдэж байна. Ийм учраас манай засгийн газар биднийг их та бүхэнтэй арга ухаанаа нэгтгэн цэрэг хөдөлгөж олныг чирэгдүүлэхгүйгээр түүнийг нэн дээрээ дараа сөнөхийг тушаасан. Тэгэхээр ламаж угаата жааламд хувьяасан загтал бич. Тэр загталда ардын засаг ноён хотох дамби жанцанг баруун хязгаарыг тохинуулах их сайдын тушаал томилгоо завдан байгаа. Бас хуучин хөшөөшөвийн олгохоор удахгүй заллага явуулах гэж буй гэх зэрэг бич. За өчүүхэн би нэг захаа бичи. Гагцхүү урдум ноён хотогттой загтлаг бичиг харилцаж байгаагүй учраас итгэх болов. Итгэн. Харин жааламыг ардын засгийн газраас залах гэж байгаа гэдэг бидний тараас нь зурхлыг одоо албан ёсоор гишүүдэд мэдэгдэх хэрэгтэй. За энэ бол улсын чухал нууц. Тэр нууцыг доторол төрийн цаадаар чанга гисэх болно гэдгийг эрхэм сайдууд сануулгах юм байна. За маргааш уулзцгаая. За Багш тэр гэцүүхээ хэрэг толгодоод одоо яадаг вүлээ? Араа бидний бариад авчих юм биш байгаа да. Гайгүй байлгүй те. Дээр нь очирдор хаан дэргэд нь манай багш заларч байна. Багш саяхан надад нэг захиа хайсан байна дээ. Тэндээ ардын засгийн газрыг хүндэтгэн хүлээсэн дүр үзүүлж цагийг хүлээж сууж байсан байдаг. Таагүй. Нөгөө хүмүүс яваад өчсөн. Одоо жаа өгсөд ямар аргаар яаж хэл хөргөдөг вүлээ? Чирэн та биднэр ноён готогтыг хамгаалах гэд нэг чармаагаад байхын хэрэг байна даагүй юу? Манай эндхийн зарим улсууд жаа өгд гэж сүйд болох юм. Тэсчтэй углуурган суларсан шүү дээ. Та жаах шиг маань яасан ч яах вэ гэж байна уу? Ямарваа нэг юм цаг гэж байдаг. Хэрвээ цаг нь болсон бол бид юугаар туслаж чадахгүй. Утагтаа тэгж айлдаж болохгүй. Тэр чинь манай өмг төсөх шүү дээ. Тамаага та миний санааг тун хухгүй байна. Эртний үгэнд холыг бодохгүй бол ойрт зовлон гэдэг. Бидний толох төшөх улс маань нийслэл хүрээнд байгаа. Ганцхан бид тэднийхээ шавдан баталшуулахыг бодох цаг. Тэгвэл учир бий. Танай нэг үетэйгээд нам тайван шивтэй. за хантай юм шиг үдэ. Жааламыг залах гэж байна гэж. Тийм үү. Үрээ хотоос ойртон хүн амьтны сургуй юу? Сая ламхар хэдэн ирсэн. Ямар ажлаар ирсэн улс юм бол? Бас нэг ялтан аваад ир.
Угаа нэг хүн гэж байхад чи хоёр хүн дагуулад ирвэ? Охин юм гинэ дагаад салахгүй байна. Тэр чөмгийг аваа тийшээгүй. Би буудана. Хэрвээ чөмгийг оновол аз чинь, оногдвол хогч чинь. За түргэл. Бэнүр! Аваа ч удаа тхига. Атхига. Чиний эцэг надтай учирдаг тун их хөттэйг юм. Би тэрэнд сайн төрөл олохыг дааж. Жавагшаа мөнгнөөс ирлээ. Багшд нь таны амгалан айлтгая. За чи юу мэдэж ирв? Манай явуулсан хүн бодоо сайттай уулзсан гэнэ үү? Бодоо сайд буруудаа тушаалаас огцорч лам болж одоо таны хүсэн хүлээсэн хүний нэг байдаг юм баг. Тийм Оронд би. нь жалханс ламтан сайд болсон гинэ. Тэгвэл чин харин бид бодоогоосоо дэрдүүлээ шиг дээ. Харин багшд нь таныг ардын засгийнхан төрийнхээ албанаа залах гинэ гэдэг яриа үл ястагаар нэг тархсан байх юм. Тэгнэ тэр ардын засгийн тэр хэд яаж төр барьж чадах вэ? Харин ардын засгийнхан яагаад ерөнхий сайдаа өөрсөд дотроосоо тавьсангүй? Тэгээд бас намайг өөрөх залах гэдэг. Ер нь юу болж байна та? Аламаага таны төлөвлөсөн захиач нь эхнээсээ эцсээ хүртэл хуурамч. Тэгээд бас биднийхээ байдлыг битүүгээр илэрхийлэхийг оролцсон байна. Өчүүхэн би уулын эрдэн чадлаггүй. Ухаандаа ихэд зохион мэдхийг оролцсон билээ. Хөндлөлөгч өсөө цайг. Энэ нэг удаа сайтаныг өршөөж харин цаашдын ажлыг ханаа шүүн. Яахыг та өөрөө мэд. Би нэг загтал төлөвлөлээ. Та одоо үнийг сэрүүл юм чи. За. Захидлыг хэнээр явуулах уу? Захирыг чичрээр явуул нь ямар вэ? Тэр хүн чинь жааламыг сайн таних уу? Танин. Их сайн байна. Тэгтээ манай хэдэн хүн дагалд нь явна. За. Хин хамт явахыг мардах өдрөж хэлэндэ. За.
Чи юунд ингэж үргэлж чочоож байдгийг шүн дам дуугээд унтуулсангүй. Чихэнд минь ахир зүүндөө сонсдоод нүдэнд минь муухай юм сүзэгдээд байх юм. Би чамд сүүлд нэг хатуу тарин хэлж өгөмц. Чи тэрнийг үргэлж уншиж бай. Тэгвэл айхаа болно. Энд цолго. Тэрнийг бас нааш нэвэдэг. Энд нэмээс цолго. Олдсны дээжийг чамдан өгье. Олзыг олуулаа гэдэг баха. Багшийн хөрөнгийг хэн хүн тамаагүй дарааж болохгүй шүү. За би мэдж байна. Багтаа. Май. Бас энийг ав. За очиргаа. Би танд юу гэж хэллээ? Та ноён хутагтай уулзахгүй гэдгээ мартаагүй. Яг онцгсэн юуд болдог бол. Битгээс амдар. Тагш уулсуу. Би удаастай сайд ламаажив туслахсай жамсран хотогт нарын газраас зарагдаж яваа элч захирагч очир байна да. Энэ хоёр бол миний дагуул. Ноён хотог танаа вараалгах эрхэм чухал хэрэгтэй явна да. За очиргаа. Сайн явж ирв. Сайн явж байна. Та юу болов? Царай чинь яасан муухай байх юм бэ? Миний хууч хөдлөөд хөх гэж явна да хэмээн. Бас тоогүй. За морилон орцгоо. За. Очиргаа та нар энд төр амар. Би гал төлөөлье. Цай хоол авчирч өгье. Хутагт саяхан дээшээс. Та нарын ирснийг айлтгуулъя. Би гэдэг амьтан чинь амьдын төдийл байна. Тун яаруу хэрэгээр ирсэн юмсан. Ууланд багшид биеэр бараалах гэсэн юм л да. Гэтэл ийм болоод байдаг. Яадгийн билээ. Миний оронд манай энэ хаалгач сундууч явыг бараалгуулж болохгүй юм болов. Хүн нь сэргэлэн альва зүйлийг нарийн мэдэндээ. Би багшаас асууж лавлаа. Та хэвтэж амар. Тун сайн байна. Бас болдгүй юм шүү. Таны дэрэгдээс. Манай энэ хүн олдохгүй. Багш таныг эмчээ явуул үзүүлэх гэж байна.
Хэрвээ тантай хэлсэн хаалгач аливаа учрыг үнэхээр мэдэх юм бол бараа алхуул гэж байна. Та ноён хотогтод намайг эндээс мөргөж байна. Сахиусандаа зайлбарч үзээрэй гэж айлтгадаг юм шүү. Бололгүй яах вэ? Амарил. Ноён Тянжин та юу гэж бодож байна? Бидний ирсэн элчид ямар хариу өгч явуулах вэ? Мөхсхөний бодоход ардын засгийн газраас албан ёсны заллага гэсэн тэр цагт жич хариу мэдэгдэв. Одоогоор ийм тийм их явдалгүй. Харин мишиг үнийг очсон хойно үнэхэрийн ял хэлцэхгүй бол буцааж явуулъя гэвэл ямар вэ? Эрхэм Тянжины хэлдэг туйлын зөв. Хэрв ардын засаг үнэнхээр намайг авч хэрэглэх юм бол би хуучин нутаг гошуундан очиж шавнараа цуглуулж байгаад нилээ төхөн тогчиж аваад хөдлөвл ямар үг санах юм? Эрхэм ламтны хэлхийг үнэхэрийн цэцэн мэрэгний туйл гэвэл зах. Манай багштан ганц сүмжид дагаар ороод нилээн удлаа. Энэ хугацаанд их сайд эрхэм Тянжин танараас олон сайхан үг сонссон боловч бохын доотхыг харж үнийг турж өгнэ гэдэг л болж явах шиг санагдах юм да. Манай Дундад улс ар газрын бүдүүлэг аймагуудыг соён засахад цагийн байдлыг харгамцдаг байл. Одоо улаан Орос монголчуудыг хамгаалж байхад Монголыг цэргэлэх гэдэг өндгөр хад хэмхэл нэгсэнтэй. Гур цагаагчин гахай жил ар Монгол тусгаарлсан боловч манай улс цагийн байдалд нийцүүлэн гадаад Монголын автономийг эвдэж чадсан. Одоо ч бас л дэх хэрэгтэй. Яарах хэрэггүй. Ноён Тянжины болгоомжлох гэдэг туйлын зөв. Элчиг оруул. Сайд хотогт нарын бие лагшин тунгалгүй алба хэрэг нь тайвна уу? За ноён хотогт сайд нарын бие лагшин сүм тунгалгаа. Ардын засаг ямар учраас намайг төрийнхээ албанд авах гэж байгаа юм бол та нар юм мэдв үү? За өчүүхэн бол би сайн мэдэхгүй. Ихсэн нэрхэн баруун хязгаарыг тохинуулах ганц хүн нь таныг гэж ардын засгаас таныг залах юм гэж сонссон. Мишиг ноёны тухай танай төнгөр юу ярилцгааж байна? Мишиг ноёнтныг хэрвээ бурууган гэмшиж ирвэл ардын засгийн газраас ял тулахгүй албан ёсоор мэдэгдэж бичиг ирүүлсэн гэдгийг ноён хотог сайд танаа уламжлан айлтгаарай гэд надад тушаасан билээ. Эрхэм элч, та миний үгийг сайхан сонсож нэгд нэгэнгүй сайд нартаа очиж хэл. Миний бие ганцхан мужийн их лам болж өргөмжин сайшаалыг хүлээж олон шавь нарынхаа хамт нийтгэр аж төрсөн. Ер нь бусдын тэтгэм хамгаалалтанд шурган орохыг хүссэн зүйлгүй. Хэрв ардын засаг үнэнхээр намайг итгэж албандаа авах юм бол энэ тухай албан бичиг ирсэн хойно жичшийд. Мишиг засгийг бид буцааж явуулна. Нэгэн тэр бурууга хүлээж байгаа учраас тэрний ялыг хэлтрүүлэх хэрэгтэй. Арамсал чи сайд хотогт нарт миний ясны бэлэг хадгийг өг. Та хэзээ буцах гэж байна?
сайд нар хурдан буцаж иргэсэн. Захирагчийн би сайн бол маргааш өглөөст явна да. Та одоо буусан газар очиод амарч бай. Ноён хотод орой тантай дахин уулзах бах. Би өөр очиж явна. Морилжээлт. Заяа. Би нөгөөдхөд төрхсэй. Юу нөгөөдөх гэж? Яагаад? Манайд ирсэн өндөр хамартын өгсөс. Усыг. Чигэвтэй мартаарай. Өглөө би таны гаргаж өгнө. Морилжээл. Заяа. Чинийг таньдаг юм уу? Бас эдэдэ танилцаад авчихаа. Танилгүй яах вэ? Улаастай гуанзанд намайг ширтээд байсан залуу байна. Харин хизээ лам болчихоо вэ? Хараа байхдаа их төгөр байсан юм. За 300 бинтав төмөн сум 100 гаруй нэмж ирнэ. Хүлээж явлаа гэж бич. Дахиад 700 бинтав гар бомбог нэмж ирнэ шүү. Та сайн явж ирвүү. Ийшээ марив. Энийг танах 1 2 3 4 5 6 7 8 9 Ардын засаг намайг баруун хязгаарын сайд болгосон. Ихэд ховдыг дараагаар нь урянхайг дахиад нэг усын ихэд нийл хүрээ миний хатганд орно. Эрхэм намын гишүүн үү? За биш ээ. Мирн ардын намын зарилтыг ихэд их хэмлэн сайшаан үздэг. Эзэрхийг ёсыг жигшдэг. Урд засгийн өнгөн дээр дарлагдаж явсан хүмсийн нэг одоо намад орох хүсэлтэй байдаг. Намайг ер намад ахвал уу? За өчүүхэн бол би бодоход танигээс авбал өөр хэнийг авах вэ? Би энэ өдрийн ярианд тэр бүр сонсон зүйлийг хэлж амжаагүй. Ийм учраас эрхэм дүү бүрэн ирүүлж ярьж байна. Хутагта өчүүхэн боо шавьда юу захиж явуулвал тэрнийг би нэгэнгүй тогтоож ихстэн очиж айлтгая. Ламаажив жамсар нарт ингэж айлтдаг. Хэрв ардын засаг миний хушуу нутгийг эгүүлэн өгч шавь нарыг захирах тамгыг надад шагнан олгвол би дуртай ардын төрд хүч хайрлахгүй зүтгэн. Дараа сарын 26-нд миний бие итгэмжт байсан хүрээн дээр ирэх биш хүрэлцэн очино. Тэр цагт сайдууд өөрсдөө юм уу? Өөр хүн явуулж надтай зөвлөн хэлцгийг хийчээ. Эрхэм дүү аян замдаа сайн яваарай. Хичээе. Мөнх насан чи эрхэм дүү буусан газар нь хүргэж өг. Би таныг нэг үдсэн хүн шиг санагдах юм. Чухам хаа үзлээ дэвэт. Таны царайч над тань санагдаад байх юм. Та өнөөдөр
штэ ах юм. Би таныг шавныхаа нэг залуухан бүсгүйг таалаж дотор оруулсан гэж дуулсан. Таач бараг намайг мартсан бахаа да. Бяцхан читгэр живти дэмий донгос. Харин чи өөрөө тэр шөнө хайчив. Мөнх насангийн хамт гөрөөнд яваад нэлээд их юмтай ирсэн шүү. Тэгэж болохгүй. Бүсгүй хүн гэдэг чинь гэрт сууж үйл өртсөйч. Гэрийн зар сэмсийг захирах ёстой биш үү? Та намайг бунзай шиг бурханд мөргсөн эрх хэмэрсэн залуухан чавган цуулгах гээ юу? Үнэн дээр би чамаас айх. Юм яаж мэдэх вэ? Хэцүү цаг. Чи энэс хойш явахтаа надад заавал хэлж бай. Хотогт минь дээ. Би бунзай шиг хойд настан бодож гэрийн мухар сахид суухгүй. Харин хурдан морь унаж, хурц сэлэн барьж, эртний түүх намтарт гардаг эрэлхэг баатар охид эмсийн адил эд хаваа илтгэж явахыг хүсэж байна. Эр хүн долоол ордож наймсэгдэх гэдэг байна. Багш та юу айлтна вэ? Би ойлгосонгүй. За яамын дээ, чи тэрийг мэдэхгүй. Би энэ ертөнцийн мандах уурхын тухай л ярьж байна. Мандах уурхын тухай. Би бас л ойлгосонгүй. Тийм ээ. Анх намайг халахад орж ирэхэд хоёр тэмээтэй бадарчин гэж хэлгэлдэг байлаа. Би чамд сони юм ярьж. Ачи мүзүлээ. Чэүнийг таньж байна уу? Каспи хэмээх тэнгисийн ойролцоох сар халимгаас гаралтай санаа юу? Эдүгэ жаалам хаж. Таач сайхан ирвэт шүү. Одоо юу нэмоо та? Мянган 891 онд анх Монголд орж ирэхдээ хоёр тэмээтэй бадарчин гэгдэн Нямдаг номын хааны шав 10 жам хэмээх аравсал даваад тэрийн анх шадралж байсан үеийн зураг. Энэ зургийг чинь хэн авсан бэ? Орсын нэг юм уу тэнэглэж уулчих. 1911 оны зураг. Их Монголын амар санаагийн угсааны хүн болж өөрийгөө өргөмжлөн Нөрөвд ойр даймагт оройн дэд очир дарлам гэгдэн лам хар ноёд байдгүй сөхрүүлж явсан үе. Хөө. Чи ямар олон хүн. Энч юу ч бишээ. Мянган 912 13 он даа нэртэй хүн хоо нэртэй газар ирж шашин амтныг туслан хэмээн явж ховдыг чөлөөлөхөд хүчин зүтгсэн хэмээгдэн Богд хаанаас эрдэн бишрэлт хүчин төгөлдөр ноён хутагт номын хааны тамгаар шагнуулж шавь нар маань 1000 гаруй өрх хайл болж мандаж явсан үе. Малнууд. Янга 914 ховдод байсан Оросын консулын газар баялдаж Орос газар хүргэгдэж Томсог Эрхүү хотын шорон гямдан дамжиж Якут нутагт цөлөгдөж буурч явсан. Эрхүн долоод ордож наимсэгдэг гэдэг үнэн шүү. Одоо ардын засаг намайг төрийн албанд авахаар заллага ирүүлэх гэж байна. Энийг би мандах уурах гэж ярьж байгаа юм шүү дээ. Удахгүй шивэт хоёр хошуу нутагтаа очино.
эхлээд чи хязгаарын сайдын хатан болно. Дараагаар нь улсын их болохыг хэн байгэх вэ? Та үед энд дээр байсан дээргүй юу? Та намайг болгоомжл гэдэг харин өөрөө болгоомжлууштай юм биш үү? Би тэрийг мэдхтэйгэн толгой. Ардын засгийнхны санаа бодлыг аштайхан шиг мэдчихнэ гайгүй. Манай явуулсан хүн жааламын шат болсноор барахгүй. Торгон сэрэгт нь орж итгэлийг олж авсан байна. Хайс. Тэрний мэдээснээр 200 орчим сэрэгтэй гинэ. 200 орчим. Тийм ээ. Тэр маань бидэнд хэрэгтэй үед ашиглаж болох хүмүүстэй танилцаж, заримтай нүгээр холбоо тогтоосон байна. Энэ талаар би зохицыг нь өгсөн. Зэрзэвсгийн талаар юу мэдв? Намайг очиход тэмээн өсгөр зэвсэг бууж байсан. За, лаавал хөнгөн бүлмат 3 гаргацсан. Галт өмбөг 2 авдар, том баг буунууд. Зэвсгийн сан хаана вэ? Энэ хэрвээ тэнд чулуун дээр ажиллаж байгаа ялтангуудыг зэвсгэлвэл манайд 80 дүртэй хүч болж чадах юм шүү. Тэр чинь бодох зүйлийн нэг юм. Дарга энэний урд чөмжөртэй гуанзан сууж байсан нөгөө хүн чинь жааламын торгон цэргийн жанжин мөнх насан гэдэг юм байна. Тийм би. Тэр чинь уяастад очихдоо ламаач үж амсрын хоёртой уулзсан байх нэ. Тийм болж байна. Ер нь энэ 2 сая чинь одоо яах болж байна? Тэр гайхваа. Өчиг нь олдсон хань. Өчиг нь олд. Чаваг дээр боловтой. Нэрэн дэвлээ. Яасан руу хүлэмэрлж ирэх юм бэ? Тэд очихоо та. Тэд. Багштай энэ замдан сайн морилж ирв. Өчүүхэн боошаар сунды багштайны амрыг айлтгая. Авралт багшаа, та өчүүхэн шив очрыган болгоож байгаа үз? Нийслэл хүрээнээс ардын засгийн тусгай элч төлөөлөгч багштайныг төрийн албан залхаар түүгээрээ явсан тухай бичиг саатаж ирсэн учраас би дарга буюу газар хол болохоор танд дуулгаж чадсангүй дэмий зүдэж хол газар ирүүллээ. Багштай өршөөхийг түмэнтэй хүсье. Ламажив сайд багштайныг улаастай заларч ирэхэд бэлтгэж захингээ тэндэн үлдсэн. Жамсран хутгтын бие лагшин тавгүй учраас ирч чадсангүй. Тэгвэл ардын засгийн заллага айлдах хүмүүс манай тийшээ явсан хэрэг болж байна уу? За тийм ээ, хэд хоногоос За. Багштай өргөнд морлон орно. Аливаа ажлыг аажмаар тухтай ярилцъя. Эрхэм нөхөр таны бие лагшин тунгалгүй? За сундайгаа таны амар амгалан айлтгая. Алд тавина уу? Улаастагаас явж байна уу? За тийм ээ. Очиргүй адил бараа болж яв. Та хоёр дандаа цуг явах юм аа да. Хэдхэн хоногийн өмнө нийслэл хүрээнээс бичиг авсан болохоор хэл хүргэж чадсангүй. Багш та нарыг дэмий зэрэгдүүллээ. Хэрэг явдал нэг нь тийм болсон хойно. Одоо яа гэх хэвдэ? Тэгээд энэ үс чинь биш болж байна. Лаул миний уулзсан биш үү? Харин түрүүн очихдоо жинхэнтэй нь уулзсан юм уу? Гурамчтай нь уулзсан юм уу бүгд? Энэ талаа уулзаагүй. Чи яаж мэдээ? Готон биш байна. Түрүү чин жааламч нь гуншаад уутаа байсан. Энэ чинь зүгээр дуутай юм байна. Очрыг өгч яах юм? Бас биш гэж. Одоо эднийг яах вэ? Буцаад иргээ. Юу нэг байдгүй. Болохгүй. Тэгвэл бүх хэрэг задар. Харин хуурамчийн явуулчихвал жинхэнтэй нь уулзчих юм биш үү?
Энэ мөнх насан намайг нэг л сэжиг авсан байдалтай хүйтэн харж байна. Нөгөөд чөөн жирэлж гэж. Тэр хоёрын уулзж байхыг сая харлаа. Улястаас бүр хэрэг болгож ирчихэлтэй. Дарга энэ мөнх насан бидний нөгөө алдсан хүнд мөн шиг байх юм. Хүний ботогийн захиаг гүшигэр найс мэдв. Манайхан тэрнийг эндээ том сорвтэй гэдэг юм аа. Тэрийг би өнөөдөр л олж харлаа. За энийг талдаж том болдгоо гэж байна. Ястаа хөгтэй юм болох шиг. Жааламыг өөрийн хүрээд ирэхэд мөн бүшийн танихгүй явуулж. Тэгээд дагуулын барихтаж оролдоод байдаг. Энэ их учиртай байна. Маш суудах. Нэгэнт хэрэг юм болсон болохоор нэгтгэн цаг алдаж болохгүй. Энэ ирсэн жагийн мөн бүшийг бидүүгээр мэдээ. Та нар ямар ч гэсэн яралтай хөдөл. Хэрвээ хойноос чинь илж очихгүй бол жинхэнэ жаг тэндээ байна гэж мэд. Яд ярина. Яралтай боцолгүй болохгүй. Ардын засгийнхнаас өрсөж авч зүгээр юмсан. Ардын засгийнхын ер нь биднийг гараар нь тавьчих гэж байгаа юм биш үү да. Энэ сумдээ ер нь ямар хүн бол. Янзын хувцастай тааралдах юм. Бас тэр очир. Чанжаа. Энэ тухай чамд мэдх юм би юу? Очирч яхав. Уляста яамны düşмөл хүн. Харин энэ сумдын чинь дотоодыг хамгаалахын хүнтэй шүү. Тэгэхээр лав ганцаараа биш байгаа. Би ч бас гадралж байна. Чанжаа. Чи вечер тийх ажил томх гах нэ дэ. За. Чанжаа. Эднэр альцамаар явах нь мэдээд ир. За юу вэ? Чи mo хэний тагнаа? Утсан чиний улаан юм авар. Бид чамайг хэн болохыг мэдж байна. Хэрэг чи бидний заасан замаар явбал ами чинь аварч болно. Ами минь авар. Тэгвэл намхан мөрний чинь ногт. За бид юунш гэнэ дөө мэ. Миний хэлэх үгийг сайн сонс. Бишэл! Я бархманаа! Бишэл! Мөнхнасан гуай байна уу? Байна. Юу болов? Сүйд болсон. Агш наваа хоёрыг аваад явчихсан. Хин тэрв? Ардын засгийнх нь уу? Хэнийг мэдэхгүй ууз эсрэхтэй болуулсан. Монохо. Уляс тэрв явсан улс чинь энэ юу? Тэднийг улястаа явахыг би өөр ослог харсан. Лав өөр улс байхаа. Тийм үү? Туха. Яагаад байгаа юм? Өглөө.
хамаатаж яах гэж хэлдэг. Би ч ястаа муу заяа нант юм. Очиж тийм олиггүй амтантай адилхан болж төрөх гэж багшиг олиггүй гэж юм уу? Ямар олигтой болохоор нь тэрнийг барих вдэ. Чиний сая хэлсний багшд үгсэн хойнол чи өтөр очиж хэлнэ дээ. Яа. Юу гэж орлоод байна? Байж байгаа гин. Заахаа. Чи чинь хүн хөшрөмстэй хүн гэлөө. Намаа хөшрөмстэй. Айлвэ. Нөгөө хувилгаан гэдэг байсан чинь хизээ ус тэрх юм бодгээд шүнжинг харлаа. Хин ч юм хувилгаан гихий. За, үхэж байна уу? Гүшивдэ. Чамаг ямар мэдхгүй хүн байх биш. Мо хоёр тэмээтэй гойд орчин байж. Бац. Чи тэр далаа хаантайгаа нийлж байгаад авсан мөнгө нааш нөгөөд. Хүний ямар гидсэд өргсөн хүн өөддгүү гэдэг баха. Хөөе, манайхан ирлээ. Аваад явцаадах юм. Эрхэмжээ авагчт нь та намайг танд байна уу? Чамд амьдаараа тулан мөчүүлсэн намсраад ахны хүү би байна. Би бишээ. Би биш. Зүрхий чинь амьдаар чинь сугална. Чиний зүрх ямар байдгийг би харъя. Би тэр чинь бишээ. Ами минь өршөө. Өршөө. Нэрийг арайхаж олж ирлээ шүү. Эрхэм хотод та завх явуулгүй. Танд өстэй хэдэн дүрсгүй хүмүүсийг сая бид барилаа. Яа бурхан ч гэсэн таавхан чи ямар хачтай болсон. Хаанаас юу хин гэж үлээ. Бид ардын засгийн газраас тусгаалan Жавагдыг хамгаалахаар үүрэг авч ирсэн улс. Манай мөнгө насан хасан хүн байна уу? Энэ далгоо. Миний үед л ороод дууссан сурагтай. Жаав шиг хаяад харам аваадсан мөн. Газар дараас чагсан болоод амьдаар нь зүрхийн суг татъяз. Одоо бид нэр хизээ нутаг усандаа харж болгосон бол ардын засгийн заллага айлтах хүмүүсүүд гараг очиж байгаа. Гэхдээ юмыг яаж мэдв? Бид та нарыг нутгийн зах хүртэл хамгаалan гаргаж өгье. Яаш. Та нар мар тусгаа. Би гүцээд очив. Үш, дараагийн хэлэг юм чи босооч. Юу гэж? Та нар үүргээ сайн биелүүллээ. Бидлээ. Мөнгө насан галдчихдаг. Тон тоог үдэ. Сомдой тэрнийг үсэх болов. Ямар ч гэсэн чи заад идээд гэдэл. За тэгье. Хооронд чалам гэдэг нь ч үнэн боллоо. Намцад дуурж нарыг дөрөөж уусан онж. Багшид нэг айлтгах зүйл байна. Манай дуршуулын хүний ярьж мэдээснийг үзвэл хэдэн том тушаалын түшмэд болтой улсууд олон гүтэл дагуулan манай газар ичигдэн айсан яваа гэх. Замын айлд буудлан ярьснаас үзвэл багш танд бараалхаж ардын засгийн зарлагыг айлтгах гэж яваа гэх. Тэдний хойноос их хөсөв ирж яваа бол та. Шууд наашаа чиглэснийг бодоход итгэмж твээсийн хүрээ байраагүй нэ. Харин тийм болж байна. Манай улсууд өнөө маргаашгүй ирэх болсон. Та харин тэрийг жаваа улсын төрийн ясаар хүлээж аваад хэд хоног саатуул.
Би та бүгдийн зорьсон хэргийг оройн дээд очирдар ламыг ирсэн дорн айлтгая. Давтаа амарч духалцгаа. Идэ зоог барьцгаа. Мумбайч хотод халуу оргоод аргагүй хатуу орхио шүү. За, тэмэн. Идэж ууцгаая. Тухтай цэнги. Нэрээ тэгээ идэж ууцгаа эгийг. Даша. Чи нэг аюу барьчихаач. Яалам энэ далга. Хэрэг биш боллоо. Энэ өгсөн чамчин нөгөө хэдийг ирэхээс болдохгүй байж тэсвэлж хүлээ нүүр өчсөн цагт бүгд тодорхой болно. Самтанд бараалахаар улаастаагаас баахан улсууд ирлээ гэсэн юм болов? Тийм гэнэ үлээ. За тэд чинь намайг нэгч байгаа улсууд та намайг эндээс явуулах гэж байгаа гэрн дуусна. Тамтаг уцгана. Тийм байна. Яасан сайхан хэрэг. Хүнд өөрийн нутгаас илүү сайхан юм хаа байх вэ? Тийм ч тийм ээ. Гэвч эртний сурвалжит ноён нэрийн алдаад орон нутагтаа амьдарч болохгүй болоод өршөөлт багшинка авралт шургаж ирсэн юмсан. Гэтэл багш маань өчүүхэн шав намайг ардын засгийнхний гарт өгөх гээд байх юм. Хатан та намайг багшид эндээс явуулахгүй байх тухай хэлж өгнө үү? Би таны ач тусыг хизээж мартахгүй. Би энэ галтгуунаас яаж гараад даа гэж өдөр шинэгүй маань уншиж суухад харин та гарахгүй гэх юм. Яасан хачин хүн бэ? Бүүзэгт ямар аймаар юм ярина вэ? Багш намын сахиус таныг хизээж таадахгүй. Юуны чинь багш? Ор хоронгүй дээрэмчин. Эрлэгийн илч хизээ тэрийг ирж аваачихыг харах гээд би өдний хүртэл амьд яваа юм. Бууцар им бүүзэгт. Харвуу. Хоолтойгоо. Болгоомжтой явцгаа шүү. Заагдъя. Сундуга цаанчин.
Тарж. Мартыг. Сундуга мартаа. Сайн ч суучлаа. Буудаж. Амархан сайн байна уу? Мэндэ. Багшламтан та хэрэг одоохон ороод ирэх гэж байна. За. Мөнгө нас яасан? Ирээгүй юу? Үгүй ээ. Гоо мо хач юм да. Дотгош орж ярилцсан. За. Эрхэм элчнэр манай ёсыг дагаж зэвсгээ энд үлддээн үү? Ардын засгийн газрын бие төлөөлөгч сайд Бэс Дугууржив Нанзад нар багш танд бараалхаж байна. Эрхэм нөхөд явсны хэрэггүй. Аян замдаа сайн явж ирв үү? Морилцгоо. Очир дарламтан таны гэгэн ивэлт өчүүхэн боол шав бид нар аян замдаа амар мэнд явж ирлээ. Наран гэрэлтийн бие лагшин тунгалгүй. Богд ламтны лагшин сайн байна. Их хүрээнд шин засаг төр мандаж аливаа ажил төрөл нь батчин бэгчж байгааг арслагдсан хязгаарын өчүүхэн тойм би олж сонсоод хий дэмий баясаж бурхан сахи усандаа залбирч суудгийг. Ардын засаг тухайлан өчүүхэн биднийг итгэж очир дарламтан танд заллаг айлтгуулж ариун цагаан хадгийг албан загтлын хамт дашлуулан бариулсныг багш танд өргөн барья. Улаастан сайдуудын бичиг замд саатснаас болж итгэмжит байсан хүрээ хүртэл таныг дэмий явуулж чилээлээ. Та бити санаа зов. Бид та нараас төрүүлж ирэх байсан чадсангүй. Баригдаж өгсөний маань дуулагд дээ. Арвсалгаагаас дуусан тунж тоогүй юм болж таныг хамгаалах ажлыг салгардуулсан манай тэдгээр нөхдийг жич шийтгэв. Тэр яах вэ? Тэднийг өршөөхийг би хүсье. Манай ардын төр тулгуур тутам байгуулагдаж эдгээр бичиг цэргийн эрдэмтэн 10 зүгээс намрын үйл мэт хорон цугларч байгаа боловч тэднийг хэрхэн багш тантай адилтгаж болох вүлээ. Ялангуяа баруун хязгаарын түмэн санааг олсон хүн бол ганцхан багштай билээ. Ийм учраас багштай Монголын төрийг мань хэдтийн талхинаас гаргахад чин зөрбөр зүтгэж гавьяа байгуулсантайгаан адил. Шин засаг төрд гайхамшигтай гэгэн онлоор тусган тэтгэх ах бол үнэхээр түмэн үеийн их завшаамаа. Өчүүн хүн надад юун хэрдэм чадал байх вэ? Гагцхүү улс төр зүтгэе гэсэн үнэнхүү нэгэн мөхлөг санаа бий. Хуучны засгийг би жигшиж шинэ ардын ёсыг машид эрхэмэлдэг билээ. Ардын засаг үнэнхээр миний хүчийг авч хэрэглэх юм бол би дуртая хүчин зүтгэе. Хэрвээ багш өршөөгөөс өчүүхэн шав би танд тусгайлан бараалхаж ихсийн захиа даалгаврыг дангаран уламжлан айлтах хүсэлтэй байна. Болно. Одоо ч болно. гаргасны учир бол
их багштан тань тусгайлан Мари нууцыг айлтгах гэсэн билээ. Наран гэрэлт болон хүрээний бусад их хэснээс танд хэлүүлсэн зүйл бол ардын засгийн газрын заллагыг өөрийнхнээр хүлээн авч шинэ төрд дуртай зүтгэх дүр үзүүлэн хязгаарын сайд болсны дараа цэрэг морины хүчийг базаан бэлтгэж гар хөдлөх цагийг хүлээн суух нь чухал юм. Тийм байлгүй яах вэ? Би мөр гайхаж байсан юм. Эрхэм сайд таавнёр мөхс надтай хэдгуран хондог арих ууж сэтгэлийнхэн үгийг хөөрнөвэс ямар вэ? Багш самтан таны шиг аршааныг хүртэхэд би гэлээ. Гэгэн сургаалыг чинь сонсгоч би бэлэн байна. Чигаа тунгарч байна. Дайсхилүү. Энэ хүн ч гарцаагүй жинхэнэ жаалан буюм да. Чи харуу тэр харуул манаа буузвчиг. Тийм тамархан гарч идэх биш вэ? Жанжины хилдгээр Марийн ухаан уран агал хэрэгтэй болох нь. Би бодвол өнөөрөө хаваа даалган дээр тэгтээ дэвсгэлэхгүй биз. Хоёуг дуулах гоё боловч хором найранд өмсдөггүй яасан. Өнөөрөө ямар ч гэсэн нэг дахин туршаад үзье. Юу чадахгүй чи сэргэн хүн байна. Дэвчгэл өгöd өч. Дахиад хурааж явахгүй нь яах нь. Тэвэ. Хүрээний ихсүүдийн итгэж санс нь үнэхээр хөсөвдсөнгүй. Харин хэрэг ажил сайхан бүтлээ. Одоо багшиг залах Пөлсгийн 500 тэмээ бидний араас илж яваа. Багштай үлдээр улаастай хүрээнд хүрэлцэн очиж хамаг хэрэгэн хүлээж яваад дараа нь хошуугаан төхнүүлнэ. Их хүрээнд чухам хизээ очих нь багштаны тааллын хэрэг. Энэ тухай дараа үлзийтэй сайн өдрийг товлон ярилцж болно. Наа таалгаа байдаг. Чи хаалга тайлжихгүй яас их уддаг юм бэ? Би дуулсангүй. Багш тамтан хаавна. Багштан ардын засгийн элч нартай майрлаж байгаа да. Үгсний чинь ардын засгийн элч нар бол. Яа багштанд мандал өрөх хүсэлтэй байна. Тэр бололгүй яах вэ? Ардын засгийн төлөөний сайд дугуйж танаа 9 цагааны юу болов? Таах найрлж бай. Би нэг түр гараад ирье. Мэ ихтэйг нь совдон гуталтай гэж үнэн болов? Юу? Тийм. Тийм үү? Дотоодыг хамгаалтынхан гэж зөв таньсан байж. Арал цаатхага.
чи юу гэдэг вэ? Тийм ээ. Бидний дээрэмжил баригдаад байхад наадах нь хаяад явчихсан. Хүсний чин дээрэмж. Өчигөн боолшойд би явсан л болж орон дэд ламталтаа морилсон болж бадархайжээ. Та хэрэг тохиолдвол энэ мөг хайж нэрийг чинь. Наад хоцсонраа сая. Энэ мөнгө насан бол миний дотоод хэрэг, торгон зэргийг захирддаг хүн. Ардын засгийн их сайд түшмэд та бүхэнтэй нүүр учирсан да. Товш баяртай бай. Танай тэр сундаа чинь надад хамгийн маань тооцсон да. Манай Би эшим нөхрийн чухам юу айлдаад байгааг нэг л сайн ухаарахгүй байна. Та хаана манай ямар нөхөртэй уулзсан бол? Та битгий мэдэн бодлоод бай. Чи ардын засгийн газрын бүрэн эрх төлөөлөгчийн өмнө ихэмсэг дөрөв зүйлэн ямар аимшиггүй дурдороо жалжиж байна уу? Чиний ангирч өнгөрсөө. Би чамайг өөрийнхөө гараар тулмөвчин. Юу вэ? Моцой хар дээрэмчингүүд та хэтэрхий ёс болчихлож байгаа юм биш үү? Эцэстээ юу болохыг санаж байна уу? Ардын засгийн газар элчээ явуулчихад зүгээр харж суухгүй шүү. Хизээ хаан ямар улсын хуулинд элчин төшмөдийг зүй усаар барьж холж байлаа. За. Битгий хууль ёстой даа. Танай ардын засгийн хууль тэндээ л үз. Та нар манай багшийг хорлох гэж ирсний чинь би сайн мэдж байна. Байц. Гинт нэг миний санаанд орж ирлээ. Урдын жилийн цагаансараа таны эсрэг болсон самуунуудын чинь наадах чинь байх нь. Би улаастан тэргийн хорон даргын хуваар хэдэн оргодлын хэргийг мөрдөн байцааж байхад таныг хорлох хэргийг мөнгө насан толгойж байсан гэж баригдсан нэг хүн өчж байсныг би гэнтхэн саналаа. Одоо бодоход чи юм уу байсан байх нэ? Эхэм ламт биднийг хардхасаа наадхасаа болгоомжлох хэрэгтэй шүү. Яан гинэ чи? Альцаа! Хөр унсан хүнд нохоо шөөтэй гэдэг билүү? Би танд жишээ айлтгсан зүйл биш. Та болгооч хайр. Аваад гар. Та нар ч гэсэн гар. Нөгөө хэд ч баригдсан. Одоо яах вэ? Юу? Ашгүй та яагаад үлдчих вэ? Юм яаж битгүүгээд манайх намайг гадар явуулаад байсан. Одоо нөгөө арга хэрэглээс өөр замгүй боллоо шүү. Чиний хүмүүс найдвартай үз. Найдвартай. За тэгвэл чи жалам устгах ажлыг үздэг. За. Би нэг өдөртийг зэвсгийн байшин гандаа нэлсэн. Энэ тухаараа дахин ярилцсан шүү тэгш. За. Эрхэм дүү ямар сайхан дэж миний ядуу байшин авч ирдэг үү? Модууд чинь хүн хэрэг тохиолдол амь насанд аюул учраад байна. Яахыг ах нь та зааж өг. Эргэн дүү чи юу хэлнэ?
Ардын засгийн төлөөлөгч Нанзад урьдчилан жилийн багшийн амь насанд халдах гэсэн ялт хэргийг намайг үйлдсэн болгож орон нутгад тулгаж байна. Би бүгдийг сонссон. Сэтгэл зовх юм. Би ерөөсөө энэ усаад мэддэг байна. Доктор манайг морилын нөө гэж байна. Зата хэрэгч бишплээ дээ. Битгий зов. Та надтай зөвлөхгүйгээр ардын засгийн элч нарыг барьсан байна. Бас тэгээд та ч надад орон дисгүй бүтгэлгийг үнэмшиж хөрх юм уу мөнх насны хилс хэрэгтэй шийдэхээр завдаж байгааг. Тэр чинь одоо таны үнэнч баатар шинтэй. Ер нь мөнх насны болгоомжлох гэдэг бол зөв. Харин тэрний үгэнд орж ийм хэрэг боллоо. Эднийг суллахгүй миний хязгаарын сайд болох маань ч өнгөрлөө. Тийм минчтэй юм л дээ. Таны сайд болохыг манай улс юунд хүсэхгүй байх вэ? Та сайд бол улаан хонцлог дарж дундад Монгол хоёр нэгэнгээр болоход уламжлах юм болох юмсан. Тэгвэл одоо мөнх насанг яах вэ? Тэрний чинь урдын жилийн хэрэгт оролцсон гэд байдаг шүү. Тэрнийг яах вэ? Төр дотоод нарийн ажилд оролцуулахгүйгээр гадуур аарсаар ажилд явуулж байна. Та нэгэнт тэднийг баривчилсан болохоор одоо нарийн шалгаж уулын олвол дээргүй. Ер нь та баахан яарад байна шүү. Өнөө өдөр чи намайг сургачлаа. Маргааш миний ээж ирнэ. Дугуйржийн амин чижилсэн үг би. Суллах нь зөв. Тэртээ тэргүй барьцаанд байгаа улс. Ер нь Нармай Монголын хаан болоход надад юу хэрэгтэй? Хэн туслах вэ? Хятад. Үгүй. Хятад намайг хаан болгохыг шимтэхгүй. Болголоо ч гэсэн болгоё. Хятад бол хөл залгахад унаа. Гэвч чөдрийн ганцаар хол явахгүй. Надад олон унаа хэрэгтэй. Энийг хэн өгөв? Америк. Баян Америк. Мэрхэм сайттай нэгэн зүйлийг ярилцах гэж урьж ирүүлсэн юм. Та надтай ямар зүйлийг зөвлөх гэсэн бол? Та миний зочин болд нэгээд хэд хонлоо. Би ч зочны ясыг алдахгүй хичээж байна. Тэгэхдээ таныг ямар үхлээр үххий чинь өөрөөр чинь шилүүлэх гэсэн юм. Би танд 3 янзын үхэл зааж өгнө. Нэгдүгээр үхэл нь би таныг амьдаар чин зүрхий чинь суулна. Энэ бол таныг маш их хүндэтгэж байгаа хэрэг. 2 дугаар үхэл нь амьдаар чин тулам өвчин. Энийг би өөрөө хийхгүй. 3 дугаар үхэл нь таныг би бошгон морины сүүлнээс сүү тавина. Энэ бол хуучин цагийн шийтгэл. Энийг манай дотоодын хүмүүс гүйцэтгэнэ. За, алин та сонгож явах уу? Энэ бол гэрийн эзэн хүний мэд хэрэг. Зочин надад ийм тийм явуулдаг. Би зэрэгтэй хүнийг хүндэлдэг хүн. Би зүгээр тоглосон юм. Та одоо буусан гэртээ очиод амар. Би таныг баахан чирэгдүүллээ гэвч уучлахыг хүснэ. Төрийн хэрэг тал харах явдал бишгүй л би. Тийм явдал гардаг ёс бий. Ядаж гисэн төрөгдөж ёс алдсан тал бий. Харин та уучлах үз. Ямар ч гэсэн өнөө шинэ энэ хэргийг дуусгая. Цаадагч чи битрийг өнөөрөө өрсөн. Тэгэхээр чи очих хэрэггүй. Би чамайг аргалъя. Гадуур ажиллаад. Энэ мэт хоёрооч. Дөө. Богоё. Оогано. Харин
өдрийг л өнгөрөөвөл. Өнгөрөх энэ. За тэгэхээр бид чиний тохиогоор манайд таныг устгаад татгшаар. Энэ үеэр содом нөгөө хэдийг аваад чулуун дээр гоо ялтангуудын сүлд дэвсгэлээд гол хэрмэн нийлэх ёстой. Яаламаг устсны дараа юуны өмнө дэвсгий байсан гэсэн. Пулмаадыг гартаа авсан цагт очирвээ. Догор юм сайдаа. Та нэг сони юм яриач. Өчүүхэн хүний үдсэн сонссон баг болохоор ярих сони юм арч маруухан да. Ардын засгийн ёсонд тавуулсан нөхөр гэрги гэж байдаггүй. Нөхөр эхнэрээ хамаагүй сойж болно гэдэг үн юу? Эстэй харин зүгээр хэрэг байна да. Ямар нэг яйцсан л да. Би дуулаагүй юм байна шүү. Багш та тэрийг ингэж байгааг мэдвэл яа да. Хэзээ нэгэн цагт л мэднэ дээ. Агууд. Харин дагтан та хоёрыг зүйд одоод доктор би зэв өгрээ. Багшд алтан хошиг өргөж ирсэн. Тэгээд бодагдал сайн чадсан да. Тэрээс хойш багштан чамайг үргэлж хард сахиж вэ гэж над загсан. Боддог ч нэрэн сахиулсан байгаа үз. Хаа тийм үү. Та ч цаг нь тулаад ирвэл намайг ч гэсэн бариад өгчих хүн шүү дээ. За. Анастасия. Арвсан чи миний өнөө арихийг гаргаж сайдд байр. За. Намтаа би гараад мөр хараад ирээ. Энэ чинь ямар учиртай сархад үлээ? Энэ бол их шидтэй. Тэгвэл хөлтөдөг хэрэгээ. Би бас нэг юм артчихаж. Багштанд би нэг нууц газрын зураг үзүүлэх гэсэн. 10 цэцлэгөө та яваад ирэхгүй. Аягны ширээний сургуулганд. Чи яваад. За. Бодлоо шүү. Нуту. Гарах нууцаалгүй юу? Энд нэг нууцаалгүй. Тэргээр гарч болно. Энийг яах вэ? Аш. Хожим өдрийн гэрч болгож энэ толгойг ав. Түргэл. Явш. Түргэл. Хамгийн түрүүнд зэвсгийн байшин гэзлээ.
Машаа! Бидний байна. Хүлээж ба. Алтан гэрд дах яаралтай мэдээ хөргөд хөргөд. Эйгөө. Хумаад. Цэлийн ус ширгэж цэлийн чөлөө хагарна гэдэг л боллоо. Гэхдээ чи одоо би багш байхгүй яах вэ? Энийг байгаа цагт Жавагш таалд төгсчээ гэж ярьсан хүмүүрийн толгойг авах хэрэгтэй. Жавагш таалд төгсөв шүү. Жаваг дэм энэ биеэрэн та бидний дунд заларчсан шүү. Би жаалан биш шүү. Намайг өршөөж харилж. Одоо би мэр цаг гарын дэс. Яваа. Ардын засгийн цэргүүд ойрцоо байгаа тухай дөнгөж саяхан мэдээ авлаа. За одоо яах вэ? Төрөлгүүд гоо гэдэг. Сан хөмөргөөс үнэтэй алт нүм бичиг захидан зүйлийг цөмэн ав. Гэх юм аа. Гонё заяаг яах вэ? Аминан там цаана хад юуны чин заяа тамантай. Сангийн байшинд очи. Төрөлгөө гаргав. Алдчих. Миний хоёроос. Мөнгнөөсөн гоо тэрийг хараач. Элис рүү түргэл. Мөнхнөсөн. Үнэхээр тэр хэрэгт орцсон үн юм уу? Тийм чиний явдал болсон юм гэнэ байлаа. Төөнд мөнхнөсөн оролцоо оролцоог мэдэхгүй юм. Харин яаламч итгэсэн шүү. Нөгөөдөө ч оролцчих. Нэг чамын хөтөнөөс мах зүгэй тавих нь. Тэд оргоод юу шалих вэ? Хамгийн аюултай шин тэр өвгөнч гэдэг. Тэг чин одоо хуурамчийг жинхэнэ жалан болгож ашиглах юм байна. Нэрэн тийм одоо яах вэ? Чимэн явж үз. Холтоогүй баг. Амьд өгсөн ямар ч байсан болж ирэх. За. Чи яв. Дөрөвчийн хөцгийг нутгийн зүг хөдлөх. Мэдлээ. Дөрөглөө.
Застуулъя. Цагаан гарслаа. Цагаан болох дээр талын ширголцонд баригдана гэдэг энэ болчтой. Ярсны юм гэж юу? Манай хангалыг байж. Гэнжин. Нөгөөдөл алах. Энэ халуун төл тэд хаалддаг юм. Анаас нь мөрд сундук хаа. За. Ардын засгийнх намайг яадаг бол лав толгойг юм наахва. Маш хатори мэдхгүй. Намайг чайгүй хаа. Би ямар жинхэнэ жадан биш. Хоором чимчин. Хөөс тэлнэ. Хамай хоором чи хэн батлах юм? Ямар ч хийсэн чамаас зурлаж байж л. Хүнтэй. Ястай хүний нэргүй хараа гахаа шүү. Эвхүт. Өнөөдөр ч том сайхан өдөр болж байна те. Ийм сайхан өдөр алсын замд явж явахад сайхан байдгийг. Цаг тусман гэртээ харих гэж явхад. Та нар төгсөнчнээ даалгаврыг сайн биелүүллээ. Жанжиндаа энэ мэдээг яралтай хүргэе. Гэвч бөхөр ярих юм бол дөнгөж нэгийн даваа шуртраад байгаа нь. Бас дахиад олон даваа бий. Замрд цай.